Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын Бурхны шний төв гандан дэвшлэн хийд шинжлэх ухааны академи Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс хамтран бүтээдэг буддизм ба шинжлэх ухаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн шинжлэх ухааны доктор профессор Төмөр Очрогш Монголын Бурхны шний төв гандан дэвшлэн хийдийн гавж Ням самбуу багш нарыг өрн оролцуулж байна. Өрнийн философи логикийн тухай ойлголт, дорны буюу буддийн гүн ухаандах шалгадаг буюу нотлохын ухааны талаар ярилцсанаа. Эхний асуултыг би Ням самбуу гавждаа тавья гэж ингэж бодож байна. За бид нэр одоо энгийн улсууд хүртэл маш сайн мэддэг Чойрын 5 бот. За энэ Чойрын 5 бот дотроо учир шалтгааны ухааныг намдал энэ ухааныг бол бас онцолж судлахдаа хамгийн түрүүнд маш гүн гүнзгий судалдаг. Тэгэхээр энийг энгийнээр тайлбарлавал буддийн гүн ухаандах учир шалтгааны ухааныг энгийн одоо үзэгчид маань юу гэж ойлгох ёстой вэ? Учир шалтгааны ухаанаар юуг тань мэдэх, юуг нотлохыг оролддог вэ? Нотлох ухаан гэдэг нь яг нэрэн дээрээс бас тодорхой байна л да, тийм ээ. Нотлно гэж юуны нэр вэ гэсэн үг л дээ. Гэхдээ яг илүү томоор нь аваад үзэх юм бол таны зөвхөн асуултанд хариулахад мэднэ гэж яахын нэр юм бэ? Мэдлэг гэж юу юм бэ? Мэдлэг хэдэн төрөл байх вэ? Мэдэх процесс өөрөө яаж явагддаг вэ? Гэдэг талаар л одоо буддизмын бодлууд байна л гэсэн үг л дээ. Одоо жишээлбэл эпистемолог гэдэг байна. Эпистемолог гэдэг байна. За ер нь энэ онол номоор дэвшүүлж байгаа санаа нь Бурхны шинд нөгөө гэгэрл гэдэг маань дөрвөн үнэн буюу одоо гэгэрл төрөх зам аргу эдгээр бүгд бол нотлогдох зүйл юм аа. Шууд итгэх зүйл биш ээ. Логикийг ашиглаад бид нэр таньж мэдэж болно гэдэгт хүрэхийн тулд мэдлэгийн тухай, мэдэх процессын тухай шууд бид нар нүдэрээ харж ихээр сонсож байгаа одоо илт мэдл. За нүдэрээ харж ихээр сонсох гэдэг нь хязгаартай болохоор тэгхгүй зүйлийг бид нар оюун ухааныг ашиглаж одоо жабг буюу даган үлхүү гэж хэлдэг те. Одоо бидний таньж мэдхийг арга хэлбэр юм биш те. Жишээлбэл одоо хамгийн түгээмэл хэлдэг нь уулын цаана хөтгөн утаа гарч тэнд гал байна гэж мэдэх. Галыг хараагүй батлаа. Ийм мэдлэг байж болох уу болохгүй юу? Хэрвээ байх бол энд гарцаагүй заавал логик ашиглах болно. Тэгвэл логик гэж юу хэлэх вэ? Ямар логик зөв байх вэ? Ямар логик буруу байх вэ гэл задарч явж байгаа юм байна. Төмөр Очрогш та бол Монгол Улсын их сургуульд философи, өрнийн философи дотроо логикийг олон жил заасан. Олон шав төрүүлсэн. Тэгэхээр монголчууд өрнийн философи логикийг энгийнээр ойлгвол та нэг энгийнээр тайлбарлаж өгвөл буддийн гүн ухаандах учир шалтгааны ухаантай хэр дүүцэх болол гэж би бас харах гэдэг. Гэхдээ энэ өрнийн логик энэ дорн дахны логик хоёр бол хэлж байгаа хэллэг нь өөр боловч цаанаа ерөөсөө нэг л юм ярьж байгаа. Тийм учраас энд бол юу гэхээр ямар нэгэн зүйл яаж эртний логикийн үндэслэгч Аристотель байна. Энэ этхийн одоо логикийг үндэслэгч Дигнай байна. Тэр байтхан бол юу гэхээр энэ дорн дахны эрдэмтэд чинь Дигнайг бол одоо энэ этхийн Аристотель гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Тийм учраас энд бол ямар нэгэн ялгаа байхгүй. Зүгээр энд бол нэр томьёоны хувьд юм уу? Жишээ нь одоо зарим зүйл дээр нэмэгдэж хаслагдсан юм уу юм байхаас нь зөрөө байхгүй. Жишээ нь одоо дорны энтхийн буддизмын арга зүйн гол зарчим бол өөрийн ёсыг үзүүлэх үе. Бусдын ёсыг хорих үе. Тэгээд эсрэгцлийг няцаах гэсэн энэ гурван зарчим дээр л ерөөсөн явах ёстой гэж буддизмын
одоо судалгааны танин мэдхүйн арга зүйн юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө манай өрний логик баталгаа гэдэгтэй адилхан байгаа байхгүй юу? Баталгаа бол өөрийн сэдвтэй байна. Энэ сэдвийг баталгахад хэрэглэгддэг үндэслэгээ байна. Тэгээд дүгнэлт гаргана гэсэн. Өөрөөр хэлбэл энэ өрний логикийн юм бол ерөнхийдөө танин мэдхүйн бүх салбарыг хамрах энэ логикийн хууль дүрэн бол танин мэдхүйн аль салбарт хэрэглэгдэх ёстой гэдэг тал дээр их дэлгэрэнгүй үзсэн. Манай буддийн философийн энэ шалгадаг ухаан бол юу гэхээр ерөнхийдөө ерөөсөө л одоо мэтгэлцээ тэр дагсал хаяхад энийг яаж хэрэглэх юм гэдгийг л хэлсэн байгаа байхгүй. Тийм учраас энэ хоёрын үнэн чанартай бол өрний философи бол яг өрний логик бол тэр логикийн бүх зүйлүүдийг илүү хамарсан. Манай энтхийн юм уу буддийн логик бол зөвхөн одоо юу гэхээр илүү тэр эргэлзээг тайлах, үнэнд хүрэх тэр замыг бол маш илүү үзсэн. Тийм учраас би манайхан бол шалгадаг ухаан ашигла гэдгийн өөр олон нэртэй л дээ. Тэгэхээр энийг бол би зүгээр би нэг сурах бичгийн бичээд байгаа. Тэн дээр бол юу гэхээр лог гэдгийг бол ерөөсө хаалтан дотор би үнний эрэл гэж бичээд байгаа. Үнэхээр логийн бүх зүйл юу гэхээр үнэлүү чиглэсэн. Эрдэмтэн хүн бол юу гэхээр бидшилгаа авах зүгээр энгийн хүншилгаа авахгүй ямар нэгэн юмд байнга эргэлзэж явах хэрэгтэй. Тэгээ эргэлзэж байгаад энэ яг үнэн гэдгийг өөрийн оюун ухаандаа тунгаагаад тэгээ тэргээрээ үнэн байна гэж үн төрх ийм замыг л зааж байгаа л шинжил ухаан гэж бид нар ойлгодог. За ялангуяа Чойрын 5 бутыг үзэж байгаа лам нар Монголд ч тэр одоо энтхэгт ч тэр та түрүүн хэлсэн хойд энтхийн буюу наландрын уламжлалт гүн ухааныг наривчилж судалж байгаа нь юмд учир шалтгааны ухааныг мэдлэг олох таны мэдхүй тэрийг нотлох аргыг ягаад хамгийн түрүүнд үзэж байгаа. Бус дарааллууд нь ягаад одоо дүүрээ барчин өмзөд дулбаа гэдэг ингээд явдаг. Тэр бол маш нарийн логик учир холбоос байгаа баг. Тэгэлгүй яг оо хэрэгслээ бэлж чинь л гэсэн үг л дээ. Одоо уурхаа ухахад нэг юм зэтүү авах хэрэгтэй шиг тэр мэдлийг бий болох арга зам чинь одоо ингэж ашиглая шүү л гэсэн ерхий санаа л да. Хязгаарыг одоо шинжгүй гэдэг тааж номнууд гэдэг маань цэвэр ерөөсөө мэтгэлцэн яваад байгаа юм л да. Мэтгэлцэн явахдаа яг түрүү хэлсэн шиг хажиг гагаагүй юу бусдын үзлийг няцаах тэнгүүдлээ за чи энийг тэгвэл зөвшөөрөхгүй бол чиний өөрийг чи үзэл юу юм бэ гэхээр миний баримтал энэгээд өөрийнхөө баримталтаар гарч болцсон шүү мэтгэлцээнийг няцааж байгаа юм ихтэй юмнууд юу нь явдаг. Зүгээр бурхны шний одоо нэгдүгээр одоо Чойрын 5 бутын анх дугаар бут гэдэг энэ нотлох ухаан гэж бид нэр хэлээд байна. Одоо шалгана гэдэг маань тий шалгаанаа л гэсэн үг шүү дээ. Тий одоо яагаад тий үн юм уу худлаа юм уу шууд итгэхгүй л гэсэн санаа юм л да. Тэгэхээр догмач гэх юм уу тийм ээ ягшмал сургаалууд бол итгэлээсээ эхлэх учиртай байдаг. Итгэлээсээ түн дээр ухсрагдаад бүх юмуд янзтай байт юм уу да гэж би боддог л да. Бурхны шин бол итгэл нөр асуугдах хэрэгтэй байдаг. Одоо их алдартай өгнүүд байна л да тийм ээ. Нөгөө бидний банк хэлдэг алтыг шинждэг лугай адил бурхан багшийг шалгаанаа л гэсэн үг л да. Бурхан багш хэлсэн болохоор энэ үнэн гэдэг бол буруу логик гэдэг. Бурхан багш хэлсэн болохоор энэ үнэн гэдэг бол буруу. Бурхан багш үнэн худлаа юу гэдгийг бид нар нөгөө логик байт юм уу тийм ээ шалгадаг хэрглэж. Тэгэхээр чи бурхан багш шууд үнэн гэхээсээ илүүтэйгээр бурхан багш үнэн худлаа юу гэж асууж байгаа нөөрөө энэ номны одоо ном гэдэг нь та хэлсэн дигнига гэдэг тэр энэ этхийн агуу сэтгэж юм. Цадам доо гэдэг шестер байна. Түүний тайлбар Шав Чойдгийнхэн зохиол саяны бидрээсэн цадам доо гэдэг номонд хийсэн 7 тайлбар байдаг л да. За хамгийн голх нь бол 8 дэлгээд нэгдүгээр бутын нэрлээд 8 дэлгээд. Тэгэхээр эдгээр бутуудад болохоор бурхан багшийг үнэн худлаа юу гэж асууж байгаа нөөрөө их мундаг болж ирж байгаа. Нэг. Хоёрдугаарт надад хамгийн их сэтгэл хөдлөгдөг зүйл нь бол за ингээд танин мэдэх процессыг явуулсараад их алдартай гэх юм уу мундаг дүнэлт нь цадмаа тамжид тартаг нонсомлоо түггүй гэж үгээд л тэрний үхээр ер нь бүх мэдлэг гэдэг юм уу ашиглаж байгаа логик гэж байд юм уу энэ хичнээн өндөр түвшинд хүрсэн байж бол нэгтэй эхлэн бидний нүдэнд харагдах чихэнд сонсогдох факт тулах ёстой л гэдэг. Бүх
шалгадаг ухаан явсараад онсон буюу бидний ажиглалд тулах ёстой л гэж юм л да. Ажиглалд огт байхгүй зүйлийг шууд итгэж эхлээд цаашаа явах биш. Бид нар энэ юм байна, энэ юм байна. Тэгвэл эдгээрийн олон ажиглалтаас тодорхой зүй тогтлын талаар төсөөллийг ч гэдэм үү таамгийг дэвшүүлнэ. Тэр зүй тогтлоо олон зүйл төр шалгана гэсэн үг. За энэ зүй тогтлоо ашиглаж байгаад мэдхгүй харагдаагүй зүйлийг ч гэсэн таамнах ч гэдэм үү таны мэдэх боломжтой. Энэ хэрэгслийг ашиглан явсараад бид нар нөгөө буддизм яриад байдаг магадгүй хүний сэтгэл хувьсан өөрчлөлтөнд муу сэтгэлийг арилгаж болно, зөв сайн сэтгэл хөгжиж, дэвжиж болно гэдгийг нотлно л гэж хэлээд байна. За цаашдаа тэгээд тэр намдал цагааны сүүлийн бот бол онсомжийн үеэлт ер нь шууд нүдээр харахаас гадна илүү цаана надад дэвшүүлж байгаа илүү санаа л да. Одоо диам бясалгалын гэдэг юм уу. Одоо юм гүн төлөвт байгаа бясалгалын хүчээр бас бидний оюун ухаан юмсын туйлын үннийг нэвтрэх бас юм боломж байна гэдэг юм руу орж ирдэг л дээ. Тэр нөгөө талаас аливаа зүй тогтлыг учир шалтгааны ухаанаар тайлбарлахлаар эхлээд бол харахад эмпирик нотлох уу явж байгаа юм шиг мөртлөө бүр тэрнээс чангаш бионд явчихад байгаа. Яг одоо ялангуяа буддийн гүн ухаан дотор тэр намдал дотроо миний олж уншсанаар бүр эмпирик барьж нотлохугаас бүр чангаш нарийн бясалгал, нарийн сэтгэлээр тэрийг нотлох гэж. Тэр тиймэрхүү агуулга өрний философт ер нь баг байна уу? Ер нь ямар шүү хэмжээнд байна вэ? Яг өрний философнаад тань мэдэх үйл ажиллагаагийн шинэ үйл өгөхээр мэдвч тань мэдэх, сэтгэл тань мэдэх хоёр шат болгож байна. Өөрөөр хэлбэл бид ямар нэгэн баримт дээр ажигласан юм дээр тулгуурлаад дүгнэлт хийж тэгж байна. Тэрнийг бас цааш нь бясалгаж бодоод өөрөөр хэлбэл яг түрүүн гавжи хэлжсэн шиг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, амтагдахгүй, үнэрдэхгүй, сонсогдохгүй тийм юмыг бол юу гэхээр бид энэ оюун тархиндаа бодоод тэр нэгээр бол юу гэхээр дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр тэрийг бол өрний философт бол юу логикт бол юу гэхээр оюун дүгнэлт гэдэг байна. Тэгэхээр энэ оюун дүгнэлтийг чинь хийж байгаа бидний нүдээр хараагүй, чихээр сонсоогүй, бариагүй тэр юмыг оюун ухаандаа бодоод дүгнэлт хийж байгаа юм маань үнэнд ямар тохиолдолд хүрэх вэ гэдгийг л тэр шалгадаг ухааны чинь бүх дүрм журмуу тэр шалгадаг ухааны зүйлийг тэр дүрм журм зарчмыг зөрчихгүй байх юм бол энэ дүгнэлт үнэн төрнө. Зөрчих юм бол юу гэхээр логик алдаа гараад үнэн төрж чадхаа байна гэсэн. Жишээ нь одоо түрүүний гавжи хэлдэг дээр жишээ нь бурхан багшийг бол юу гэхээр бурхан багш хэлсэн учраас үнэн гэж тэгж барихгүй. Энийг бол юу гэхээр шалгах хэрэгтэй. Энийг бол өрний логикт бол юу гэхээр энийг юу гэдэг вэ гэхээр ийм алдааг бол хүний нэр барих алдаа гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл энийг том лам хэлсэн учраас эсвэл энийг том эрдэмтэн хэлсэн учраас энд итгэх ёстой үнэн гэж болохгүй. Нөгөө эрдэмтэн хүний бүх зүйл эргэлзэх ёстой гэж шиндээс гараад байхгүй. Тэгэхээр өөрийн оюун ухаандаа бодож тэр тодорхой үндслүүдээр энэ үнэн юм а гэдгийг баталж ээж тэр баталж ээж үндслээд бид нэр итгэж үнэмших ёстой юм л гэсэн. Сая хэдхэн сарын өмнө төмөр өчрөгч надаас лувсан давш хавжийн дүүрэг асуугаад тий. Тэгээд бид хоёр харийнхандаа дүүрэг бүтэн олоогүй байгаа юм. Судраар бол байгаа юм байна лээ. Тэгтээ бас тэрний зарим нэг судлаачдын тэн дээр ажилласан зөвлөдүүдийг бид хоёр бас нэг харсан. Тий. Тэгэхээр би энэгээр юу гэж асуух гэж байна гэхээр нэгдүгээрт та яагаад өрний логикийн одоо олон жил багшилсан судалсан эрдэмтэн байж гинт буддийн ухаанд тэр дотроо Монгол ламын лувсан даш гавжийн дүүрэг хайгаад ингээд тэндээс яг юу олж авах гэж шимтээд энийг хайгаад байна. Тэгэхээр энэ эндхэхт энэ шалгадаг ухаан үүсээд тэгээд эндхийн нөхцөл байдлаас болоод энэ нэлээд шахагдсан юм байл дотоод. Тэгээ энэ бол юу гэхээр хятадаар дамжаад Японд очиод Солонгос очиод наашаа Монголд ирээд ингээд хөгжсөн байхгүй. Тэгэхээр энэ бол юу гэхээр ганцхан буддизм Монголд дэлгэрсэнийг зүгээр л одоо тэр төвдийн ч юм уу эндхийн логик байна гэж ойлгож байгаа. Одоо манай мэрэгэн хам гомж байгаа Монгол эрдэмтдийн анх дугаарыг хурал тавьсан илтгэлдээ. Ерөөсөн энд бол ихэр Монгол эрдэмтэд төв дээр зохиолон бичсэн байна гэд. Энэ бол юу гэхээр
Ер нь одоо хавтаа шалгадаг ухааны тэр ном бол жишээ нь Данжуурт их олон бот орсон байна. Данжуурын 225 ботыг 183-аас 203 гээд 20 ботт нь ерөөсөө л энэ шалгадаг ухааны юм байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр ингээ бодоод байсан чинь Гомжи хамбын тэрийг юмыг уншаад ингээд яваад үгүй эдгээр энэ логикийн бичдэг юм болов гэсэн чинь яг 9 хүн энэ яг одоо шалгадаг ухааны чиглэлээр хэдэн ботном бичсэн байна. Тэгээ би бол юу гэхээр үгүй энэ монголчууд ч ерөөсө би нэг өрнөдийн Аристотелийн тэргээл юм яриад байдаг. Энэ чинь монголчууд чинь өөрт нь юм байж хахад би тийшээ хальт дахиад баах юм хийж. Үгүй энэ монголчууд энэ хэрийг одоо хооронд нь харьцуулбал ямар юм бол гэд үзээд байсан чинь ерөөсөө энэ гандан тэгшлээ хийдэг юм уу энэ манай бурхны шашны судалгаанд буддийн судалгаанд ерөөсөө дүүрэг маш их ашиглаж ирсэн. Тэгээ тэр байтхан бол тэр лувсан дэш одоо гавж лувсан дэшхан одоо дүүрэг нэг үе бүрээс яг тэргээр явж байгаад нэг үе тасалдаад одоо энэ шашны сургууль яг зааж байгаа юм бэл. Тэгэхээр бид нар бол юу гэхээр үгүй Монголын юм шүү дээ. Энэ чинь шашны сургуульд нэг дорны монголчуудынхаа хийсэн юм яриад байдаг. Ихтэй сургуульд нь болохоор бие мэтийн улсууд нь өрөндийн юм яриад байдаг. Тэгэхээр энийг бол би юу гэж бодсон бэхээр үгүй ерөөсөө энийг бол юу гэхээр ямар онцлогтой юм тэр онцлогийг гаргаж заадаг болъё. Тэгээд ийм сургагч хийгсэн энэ үүднээс л дүүрээ сонирхож эхэлсэн. Үнэхээр одоо тэнд бол яг зүгээр гаднаас нь харахад ялгаатай мэт боловч тэнд бол юу гэхээр яг үнэн чанартай бол нэг л юм ярьсан. Би харин гайхаад байгаа. Гэхдээ энэ нэрээс нь логик чинь хүний оюун ухааны бүтээл, оюун ухааныг судалдаг шинжил ухаан болохоор энэ өрнийн дорны хоёр өөр газар үүссэн ч гэсэн ижил байгаа юм байна. Тийм учраас энэ бол юу гэхээр бидний зайлшгүй бодох ёстой, бидний зайлшгүй авч үзэх ёстой юм мөн гэдэг утгаар л эндээ нэлээд холбогдсон. Тэгээд булган багшаас эхлээд Дэмбэрлийн тэргээд төвөдтэй болсууд ингээд хамтын хүчээр хийвэл ер нь болох юм гэж байна. Тэрнээс нэрийн үнэхээр одоо жишээ нь Данжуурын 20 ботод байгаа ямиг нэг хүн үзээд тэрнийг янзлах гэж байхгүй шүү дээ. Одоо ч бас би нэг харамсаад байгаа ч юм уу нэг боддог юм би. Дээр үеийн энэ гавжийн лам нар ч юм бол тэдэн хасаг тэргээр ном уншлаа гэсэн юм байна. Манай хасаг тэрэг байтхан тэвэр ном уншсан хүн байгаа мó одоо мэдэхгүй. Цөмөрө номоос ухтаагаад нэг гардсан дээрээ юмч болчлоо шүү дээ. Тийм учраас энэ бол юу гэхээр хамтын хүчээр хийх ёстой. Манай философи хүрээд ингээс бол юу гэхээр Монголын философийн түүх гээд нэдэ хэдэн бот хэвлсэн. Энэ дотор ганцхан үлдчихэд байгаа юм тэр логикийн түүхээс байхгүй байгаа. Тийм учраас энэ цагаан толгойг арилгахын тулд бид нар одоо энэ логикийн түүхтэй холбоотой дорны логикийн юмар бол судалгаа хийгсэн санаа манай хүрээлэн дээр явагдаад байгаа. Тэгээд тодорхой төсөл болж хэрэгжүүлээд тэгээ хамгийн гол нь юу гэхээр гандангийнхан их сургуулийнхын философи хүрээлэн нийж хамтарч энэ дээр ажиллах зохимжтой юм гэсэн юм бодолтой байна. Та бол өмнөд энтхийн гомон дацанд олон жил бас буддийн гүн ухааныг уламжлалт сүм хийдийн арга зүгээр судалсан. За энд ялангуяа энэ шалгадаг ухаан намдил үзэж байхад үндсэн заваа үндсэн сурхучгээс гадна тайлбар сэлтүүд энд Монгол лам нарын бүтээлүүдийн үздэг байв уу нэгдүгээрт нь хоёрдугаарт одоо Монголын бурхан шашны төв гандан тэгшлийн хийдэд байгаа чойрын дацангуудад адил төстэй номнууд үзэж байгаа. Монгол лам нарынхаа тайлбар сэлтийг хэр ашигладаг вэ? Их ашиглана. Яг Монгол ламын хийсэн ном бол мундаг шүү дээ. Тэр бол одоо олон зуун жил болсон хөтөлбөр байгаа шүү дээ, тийм ээ. За жишээлбэл гав дам гэдэг зэнда. За энэ бол 8 дахь жилдээ ном үзэж байгаа хүн. За энд бол гол үзэж байгаа бот нь бол бэлэг бараметрын судар. Гэтэ түндээ жичтэй үздэг судрууд байдаг. За гав дам жишээлбэл дангаа үзнэ гэл. Дангаа гэдэг бол ер нь одоо бурхан багшийн ер нь зүгээр ном судруудад үхчлэн авах албатай байт юм. Үхчлэн авах албагүй байдаг ч гэдэм үү. Гэхдээ бол янгуухан чангуухан ингээл олон зүйлээр тайлбарлагдана л да. Тэгээд энийг хилцэж байх үед шинэ анги орж ирээл тэр судал утганы судлал хоорондоо мэтгэлцээ өрнөөл тэр мэтгэлцээнүүд ч гэсэн ерөөхдөө бас 100 жил явж ирсэн. Яг тэр мэтгэлцээнүүдийг туулаад
ард нэг мэдлэг аваад тоцордог маягтай нэг юм үйлдвэрийн дамжлага гэмээр нэг юм болж байна шүү дээ. Тэг үйл явц болж байна. Тэгэхээр энэ бол нэг юм ерхий нэг юм татсангийн одоо зодын жүн гэж хэлэх маягтай нэг юм яг энэ үед энэ ангийнхан иймэрхүү номыг иймэрхүү хилцдэгэ мэтгэлцдэгэ гэдэг л сая нүүрний ламгаан барчин гэдэг нэг Билиберамидийн одоо маш том дэлгэрэнгүй цэвэр мэтгэлцээ. Түүнд бүр одоо хингуй хэлсэн шиг нөгөө бусдыг няцаагаад өөрийнхөө хөгжлийг тэгээд түүн дээр тэр байхгүй. Хин нь одоо хэнийг нь өөрөө дагаад баримтлаад байгаа нь тодорхойгүй. Зүгээр л энэ хүн хэлжээ тэнд энэ няцаагаад тэр чигтээ мэтгэлцээ явуулсан бүр маш сайн зохиол та. Тэгэхээр энэ ном энэтхэгт хэвлэгдэж тэгэхээр манай Дашчимбал Татсангийн одоо хуучин шунлаа байсан. Авг жанцсан өөртөөсөн тэр нүүрний ламгаан барчин талаа өгч дөргөө тэрийг энэтхэгт хэвлүүлээд тэгээд тэр нь хэвлэгдснээрээ за энэ дээр чинь Гомон Татсангийн мэтгэлцээний одоо тэр нэг хим хэмжээч гэдэг юм уу цар хүрээнд өөрчлөлт орсон гэдэг үг. Байгаагүй олон шин өнцгүүд юунууд гарч ирээд. Одоо тэр ганцхан манай Гомон Татсан биш шүү дээ. Одоо Лааранбийн шалгалтанд орж байгаа, намгийн дээд шалгалтанд орж байгаа одоо төвдийн бүх буддийн сургуулиудын тэр шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс л тэр номноос мэтгэлцээнийг хардаг. 90-ад оны ихэнх үе шүү дээ. Би одоо санаж байна. Тэгээд сүүлийн 30 жилд л Гомон Татсангийн тэр мэтгэлцээний арга зүй тэр одоо Парчингийн тэр тайлбар л өөрчлөлт оруулж байгаа. Шинэ голдрол гэдэг юм уу, шинэ урсгал гэдэг юм уу, гараагүй өмөрхөн шинэ юмнууд гаргаж ийнэ гэж. Тэгэхээр нэг жишээ нь тэгээд за тусан тушгаан дүүрэг хэллээ. Тэгээд дүүрэн дээр бол ер нь монголчууд учиртай байсан гэсэн нэг юм барьцгүй цагаан дагслууд гэж хэлж байгаа юм л да. Тэгээд шууд нэг юм зүгээр ингээл цэвэр нөгөө ямар нэгэн баригдахгүй яг цэвэр учир шалтгаан зүй тогтлогик ашиглаад тэгэл бүр хэлж болохооргүй юм хэлхээсээр аргагүй нөхцөл үүсгдэг. Тэр тэх юм аа тэр тэгвэл гэл ингээл алинаас нь гарахад нь хэцүү. Гэтэ энэ эцэст нь үрж байгаа үр дүнгнээс хүлэн зөвшөөрөхөд бэрх. Аль хайрцаглахдахгүй. Тийм. Тэгээд ер нь Монгол ам нарын одоо тайлбаруудыг бол би үнэхээр нэг өөр амт өөр нэг юм байдаг нэг юм. Их гоё. Уран за чин сүжигт ламын барчин гэдэг. Чин сүжигт ламын барчин дээр бол би өчнөө олон тайлбарууд үзэл нухаад байхгүй гэсэн зүйлийг л хэлж байгаа илэрхийлж байгаа үг нь төвдөр шүү дээ. Тэгсэн атлаа төвд номнуудад байхааргүйгээр л за энэ л юм биш шүү дээ. Энэ л юм биш. Уран сайхан тийм их гоё шулуун ойлгомжтойгоор илэрхийлсэн зүйлүүд нь маш олон байдаг л да. Тэгээд өөр нөгөө 60 хасаг ном 70 хасаг ном гэдэг дээр ер нь энэ чинь айгүй хэдэн 100 жил яасан тийм сургалтын тогтолцоо болохоор үзэх ном маш их байдаг. Үнэхээр үздэг шүү. Өнөөдөр ч үзсээр байгаа. Жишээлбэл дөнгөж бид нар сая дүүрээ ярьж байна. Дүүрээ гэдэг нь бидний яриад байгаа нотлохуун нэгдүгээр ботыг үзэх түүнд бэлдэж байгаа 2 жилээс 2 жилийг дүүрээ гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө намдалтаа бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл намдалт гарч байгаа нэр томьёо ойлголтуудтай танилцж байгаа. Суурийн лавч ингэ. Суурийн тэгээд юмыг ерөн зүгээр зүүчлэх, ангилах хамгийн энгийнээр хэлэхэд за өнгө гэхэд үндсэн өнгө байна. За одоо холимог гэдэг юм уу гişхүүн өнгө байна гэдэл тийм хэлбэр бол категорчлох баг. Тэгээд одоо хэлбэр гэдэг яг бид хоёрыг сая нэвтрүүлгүүд ороход бодож байлаа. Одоо симметрик гэж ярьж байсан тийм ээ. Тэ чалва маян ба хэлбэр бол иймнүүд байна гэд нэг юмыг нэг юм категорчлаад эдгээр категортой тодорхойлолтууд дэвшүүлээд за энэ категорийг тодорхойлолтууд дотроо ажилд сурахыг логик ашиглан ажилд сурахад сургаж байгаа. Тэгсэн атлаа за энэ ингээ явчлаа шүү дээ. Ингээ явсан атлаа эргээд бүр цаашаа гүнзгийрээд ирэх юм бол эргээд категори асууж эхэлнэ. Түүнд ашиглаад байсан логик асууж эхэлнэ. Бүр сонирхолтой нь ер нь буддизмын санаа нь бол одоо ягшмал дахиад хэлэхэд дийлэг шашнууд бол шууд итэг гэдэг бол буддизм бол эргэлз гэж хэлдэг. Одоо эргэлзээ дуусах бол бас биш л дээ тийм эргэлзээг сүлд нь таслах учиртай. Гэтэ эргэлзэж байж бид нар мэдлэг авах одоо тэр үйл явцын эхлэл болж байгаа. Тэгээд энэ нэг юм тогтмол болохгүй төлөөл маш их тэмцсэн байдаг. Яагаад гэвэл хамгийн захын жишээ ихэд
буддийн сургуулиуд заавал хосоор байдаг. Одоо сера хийдэг гэхэд серажи, серамат гэдэг тийм ээ. За яагаад хоёр байдаг вэ гэхээр бас өөр өрмөцөөр л арай жоохон хоорондоо ялгаатай тайлбарлаж байгаа хоёр сурах бичиг ашиглаж байгаа. Тэгээд бид чинь гомон татсанд байхдаа бол хажуудлын лосолын сургуульд манай сурах бичиг л үнэн гээл чигтэйг тэмцэлтэй шүү дээ. Тэгээд сүүлд нь тэр нөгөө нэг миний хэлэн барих бас нэг сонирн биш болоод аль нь илүү үнэндээ зүв бэ гэдэг энэ тод жишээнэг таны асуусан Монгол ам нарын Балдан сорж байгаа Өмпөр гадан гэдэг ном байдаг л. Өөрөө хэдийгээр Дашчомбол татсан гэм хүнчин их чанала матла Өмпөр гадан гэдэг номдор бол маш их олон зүйл төр лосолон гихчээг бол илүү зүв байна гэсэн дүгнэлтүүд гаргасан байдаг. Тэрэн дээр нь жишээлбэл төвдүүд болоод ирэхээр жоохон буруу шах дургу байх. Монгол нь бол илүү задгаа байж байгаа юм уу тал гэж харах маягтай. Заавал эрдэмтэн судлаач биш. За заавал лам хуураг биш. Энгийн хүн энэ логик буюу учир шалтгааны ухаанаас ер нь юуг ойлгож авах ёстой. Яагаад энэ аливаа гүн ухаан философиг ярихлаар үндсэн суур ухагтхан болж орж ирээд байна. Бид нар заавал одоо энэ нэвтрүүлэг маань зорилго маань бол тэр шүү дээ. Энгийн улсууд энэ гүн ухаанаас учир шалтгааны ухаанаас энийг авчвал амьдралд нь хэрэгтэй юм. Буддийн гүн ухаан дотроо дүүрээ намдал эднэрээс суурийн тавьчлаа нэг ийм юм ойлгочвол тэр хүнд хэрэгтэй юм а гэж. Энэ асуултыг би хоёр зочинтой хоёулангад нь тавья. Ерөөсөө хүн зөв сэтгэж байж тэр логикийн хуйлуудыг биелүүлж үнд үлдэнд хүрдэг. Тийм учраас энэ бол юу гэхээр дээд мэрэгжилтэй хүн байна уу? Малчин хүн байна уу? Ажилчин хүн байна уу хамаа байхгүй. Аливаа шийдвэр гаргахад өөрөө ямар нэгэн зүйлийг тунгаан бодоод тэр дотроос бол юу гэхээр зөв шийдвэрийг л гаргах ёстой. Одоо шинэ би Японд нэг ажиллаж байхад элчин сайдаар ажиллаж байсан хинтээ Ханада сантай ярилцлага хийжсэн л да. Ханада сан юу гэж хэлжсэн бэхээр үгүй ерөөсөө энэ боловсрал гэдэг чинь бол тэр эрдэм ном үзснээрээ биш байдаг юм аа. Танай малчид шиг хамгийн сайн боловсралтай хүнийг би ер нь дэлхий дээр байхгүй гэж боддог шүү гэж байна. Тэгэхээр малчин хүн чинь юу гэхээр тэр байгаль цагуураа ажиглал. Адгийн наацх нь одоо маргааш тэнгэр ямар болох гэдгийг чинь юу гэхээр тэмээ хайшаа харж гэлдэж байна. Нарж ярахтаа яаж юм? Энийг ажиглаа тэндээс бол юу гэхээр лог дүгнэлт хийсэн байгаа байхгүй юу? За маргааш тийм өдөр болоо. Тэгэхээр энэ лог шалгадаг ухаан гэдэг юм уу? Энэ бол юу гэхээр тийм заавал дээд мэргэжилтэй хүн мэдэх ёстой гэдэг юм уу? За энэ ерөөсөн малчин хүн хэрэггүй маа гэдэг юм уу юм байхгүй. Хүн төрлөختний хүн гэж одоо тэр нөгөө заяасан бүх хүнд энэ хэрэгтэй. Тийм учраас бид нар энэ тал дээр л анхаарах хэрэгтэй. Би ямар сайндаа одоо сая гавьчийн хэлсэн дээр санаа аваад ярьж бодж л байна л. Ерөөсөө бид нар энэ дунд сургууль ч юм уу ихтэй сургууль, дунд сургуульч логикийн үндэс бас ормоор байгаа байхгүй юу? Дээд сургуульд бол энэ логикийг заахтаа яах юм гэхээр тэр өөрийнхөө мэрэгжлэр мэтгэлцэн явуулж чаддаг. Мэтгэлцээ явуулахдаа ямар нэгэн логикийн алдаа гаргадаг. Үнд хүрдэг ийм юмрууд бид нар явуулах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол одоо юу гэхээр манай чинь зааж ясан логик чи юу гэхээр онлын юмнууд л заагаал. Ойлголт гэж юу хэлдэг, бодомж гэж юу хэлдэг, оюун дүгнэлт гэж юу хэлдэг, ойлголтын тодорхойлолт гэж юу гэдэг ингээл яриад байдаг. Нөгөө хүүхэд чинь юу гэхээр энийг үзээд би мэрэгжилдээ яаж ашиглах юм гэдгийг нь ерөөс байхгүй. Тийм учраас миний санаа бол юу гэхээр энэ одоогийн энэ ихтэй сургууль үзэж байгаа логикийг бол юу гэхээр логик зааж байгаа багшаас гадна тэр мэрэгжлийн багшныг оролцуулаад тэгээ мэтгэлцээ явуулдаг. Саяны одоо гомонд утсанд яваад өөрчлөгддөг гэдэг шиг ингэж өөрчлөх юм бол хүн энэ чинь бол юу гэхээр айн чинь надад хэрэгтэй юм байна. Би чинь хүн болгоны хэлслийг тийм гэж зөвшөөрөж болохгүй юм биш үү? Би чинь энийг чинь ухаарч бодож ээж үнэн гэдэгт үнэн дүгнэлтэнд хүрж ээж итгэх ёстой юм гэдэг тийм юм бий болох ёстой байхгүй. Мэдлэг гэдэг маань үнцэнтэй. Та мэдэх процесс одоо үйл явцыг тань мэдчихэж бид нар зөв мэдэх юм тийм ээ. Тэгэхгүй бол одоо их түгээмлээ шүү дээ. Ингээд нийгмийн сүлжээгээр ч юм уу зүгээр л харанхуйцсан харж байгаа мэт нэг үгийг л тэр тийм штэ гэж итгэцэн. Тэр тийм штэ гэж итгэцэн. Тэгэл хоорондоо хагаралтай аль альныхын цаана ямар ч үндэс байхгүй, баримт байхгүй, уялдаа холбоо байхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар тэгвэл хүн төрөлхтөнд тэсэж үтлэх мэдлэг хэрэгтэй болохоор
их чухал юм а гэж бодож байна. Яагаад гэдэг асуулт маань өөр их гоё асуулт л да тийм ээ. Яагаад гэдэг. Тэгээд бас энэ огт шийдэхгүй түн бодол татаад дуусгаж тодорхой тэр фактанд суурлаад дэвшүүлсэн хуулийг одоо бид нар бол нөгөө теорем гэл аксиом гэл ярьдаг тийм ээ. Буддизмын тэр нотлох ухааны нэг надаа их хүндлэн биширдэг зүйл нь дахиад л ихтэй зэрэг теорем бол баталгаа шаардна тийм ээ. Аксиом гэдэг тэгэхгүй бол ерөөсөө ямар нэгэн цоорлохгүй бол тэр чинь огт болохгүй. Тэр аксиом юу гэхээр дахиад нөгөө нүдэн тарагдах чихэн сонсогдох зүйл шүү гэдэг маань л ерөөсөө хүн төрөлхтөн шинжлэх ухааны хүчээр маш богино хугацаанд хөгжсөн нь бол бид нэр туршиж үзэж байж л мэдлэг тооцъё. Тийм ээ. Энийг л одоо нүдэнд харагдтал одоо баримт болгоод аксиом. Бусдын бол туршаа гэсэн байдал маань үе олон одоо буруу хэрэггүй замуудыг хаачиж байгаа юм л та тийм ээ. Гавьчи хэлдэг бол үнэ. Ерөөсөө 1000 тохиолдолд үнэн байж итл нэг тохиолдолд л тэрний эсрэг байвал тэр няцагдана. Тийм учраас бид нар бол юу гэхээр энд бол тэр таны мэдхэн үйл явцсан юмыг бол их анхаарч үзэж үнэхээр одоо боловсрол мэдлэг гэдэг чинь одоо энэ ертөнцийг аврах юм болчиход шүү дээ. Хуучин бол бид нар энэ боловсролын чинь эдийн засгийг дагаж явдаг. Мөнгөтэй бол боловсролд юм анхаардаг. Мөнгөгүй бол тэгээд боловсролыг хойш нь тавиад байдаг. Одоо энэ хөгжилтэй орнууд чинь боловсрол нь төрүүлээд боловсрол нь тэр эдийн засгийн чирж явдаг болчиход байна шүү дээ. Тэр логик, тэр шалгадаг ухаан мөн чанараа алдахгүй тайлбарласаар үзэгдлийг нээлтэн түргээд нэгтэн. Тэгэхээр энэ тэр чангаш яваад байгаа логик тайлбар маань цаашаа явсаар хагаад одоо Бурхан Буддагийн тэр гэгээрэлд хүрсэн тэр нарийн сэтгэл, нарийн ухаан гэдэг байгаа юм хүртэл яг тэр ухаанаар тайлбарлагдсаар хагаад одоо гэгээрлээ гэдэг ингээд намтар дээр нь гардаг шүү дээ. Тэгэхээр энд ямар холбоос байна? Та энийг юу гэж харж байна? Буддизм их сонирхолтой. За их сонирхолтой гэдэг нь болохоор хамгийн эрхэмлэн дээдлж байгаа зүйл нь л одоо саяны зүй тогтол логик үеэлтэй холбоог хамгийн дээр тавьж байгаа. Яг бол Бурхан багшаасаа дээр тавьж байгаа. Тэгэхээр цадмаадан галвийн дүнтаа юу лээ хайлна марав цадмаан журмэрмө гэж үгт. Өөрөлдвөл хэрвээ нөгөө бидний шалгадаг оюунаар л тесвэрлэхгүй тийм үзэл баримтлалыг ярьж байгаа бол тэр хүн бол одоо тэр мундаг хүн биш л гэсэн санаа л да. Бурхан багшиг оруулаад хэлж байгаа байхгүй. Бурхан багш хэрвээ тийм логик юм ярих юм бол наа чудлаа байна л гэсэн. Одоо Бурхан багш хэлсэн болохоор үнэн биш. Үнэн бодол нь бид тэр шалгана гэсэн дахиад санаа явж шүү дээ. Тэр ингээд яваад таны хэлж маш нарийн лог явж байсан. Ихтэй их сонин. Тэгвэр хэтрүүлэлт төв үзэл гэж ярьдаг тийм. Хэтрүүлэлт төв үзлийн гараад төвшөнд гараад ирэхээр бидний ярьдаг нэг парадоксууд гарч ирлээ. Тайлбарлах аргагүй зүйлүүд гарч эхэлж байгаа. Тайлбарлах аргагүй логикгүй гэмээр зүйлүүд гарч ирж байгаа. Логикгүй эсвэл зөрчилтэй. Тийм ээ. Одоо энэ байж болно. Энгийн бидэрт бар баймгүй зүйлүүд хүртэл гарч эхэлдэг л дээ. Одоо яг бидний ярьдаг зүйлүүд ингэж хэлдэг. Цаг хугацаа орон зай утгаа алдна гэж маш тодорхой байдаг. Цаг хугацаа орон зай гэдэг ойлголт бүхэн одоо байхгүй болно. Одоо энэ маш нарийн ажиглын төвшөнд дагдан зална гэдэг юм уу үгүй бол тайнад парам үгүй бол юу гэдэг дондомж ижиж ирэх ба гэж хэлдэг. Туйлын үнийхээс нарийн шинжлэлийн төвшөнд ороод ирэхээр бидний бүх одоо дуалист гэж хэлдэг тийм ээ. Энэ ойлголтууд маань эцэстээ баг утгагүй болж эхлэе шүү гэдэг. Тэгэхээр тийм утгагүй болохоо хүртэл логикос эхлээл эргээд тэр нөгөө туйлын баримтуудаа хүртэл энэ ширээ байна гэтэл барил энэ байна байхгүй гэдэг нь эргэлзээтэй. Бидний байна гэдэг ойлголтоос маш хийсвэр баг байхгүй төвчний үзүүр хүрэх тийм хэмжээнд л байхаас өөр арга байхгүй байна гэж ярьж эхэлдэг л дээ. Энэ нь тэгээд эргээд буддизмын нөгөө мундаг нууц гэж яриад байдаг нууц тарины ёс эднийх нь одоо суурь боломж нь одоо юу гэдэм тэ одоо зөвтгөл нь болж эхлэх маягтай байдаг. Цэвэр агуулгын үед бол яг буддизмын хоосон чанарын санаа энд байна уу яг байна л гэж хэл. Энэ дээр багш та нэмж хэлэх зүйл байна уу? Гэхдээ яг ер нь бол
Америкийн философи Бремер гэж хүн хэлсэн байна лээ. Логик хамгийн эртний шахуу шинжлэх ухаан бөгөөд хамгийн орчин үеийн шинжлэх ухаан гэсэн. Тэр дотор авал юу гэхээр логикийн үүсэл хөгжил бол тэрнээс өмнө математик, философи хоёр байсан баг. Тэрний дараагаар логик гарч ирсэн. Тэгээ одоо бол юу гэхээр энэ компьютер, хиймэл, оюухан энэ бүх юм чинь цөмөрөө энэ логик дээр тулгуурлаж байгаа байхгүй. Тиймээс хамгийн орчин үеийн гэдэг нь тэр. Тэгэхээр би бол энэ өрнөх юунд манай дорны логик шалгадаг ухаанч байна лээ. Манай өрний юунд бол логикт бол юу гэхээр энэ бидний хийж байгаа дүгнэлт бол юу гэхээр яг үнэн дүгнэлт гэж бас хэлж болохгүй. Энэ бол юу гэхээр үнэнд ойр дүгнэлт гэдэг байхгүй. Үнэнд ойр дүгнэлт. Өөрөөр хэлбэл бүрэнгүйс шалгагддаг юм байдаг. Гэхдээ бас бүрэнгүйс одоо танин мэдхэн энэ төвшин дээр бүрэнгүйс шалгагдахгүй юм байна. Тэгэхээр энэ бол юу гэхээр бидний дэвшүүлж байгаа энэ таамаглал бол юу гэхээр үнэнд ойр дүгнэлт. Тэгээд их чинь бүр нарийсгаад үднээс ингэж байгаа шүү дээ. Үнэнд ойрын хэмжээ нь ямар магадлалтай байна гэдгийг хөтлөж байгаа шүү дээ. Одоо энэ магадлал, энэний магадлал юу гэдэг нь 50-аас дээш шувтай байна гэдэг юм уу? Зарим нь бүр 100 их ойрхон байна гэдэг юм уу? Иймнүүдийг хэлээд байгаа. Энэ бол юу гэхээр бидний амьдрал байгаа зүйл. Бид нар жишээ нь одоо социологийн судалгаа авлаа гэх нэг баахан хүнээс судалгаа аваад тэгээд тэрний чинь юу гэхээр төлөөлөх чадвар гэж юм байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар Монголын бүх хүмүүс 3 сая хүн амын за насан туршидын тухай дүгнэлт хийх гэж байгаа бол бүх насан турсан хүнийг хамарч судалгаа хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрнийг төлөөлүүлээд төвөр авчих. Тэр нь аль хэр төлөөлж байгаа. Тооноос гадна чинь чанарын юм байна тийм ээ. Өөрөөр бидний авсан юм бол юу гэхээр дандаа дээд мэрэгчлээ хүнийг авчиж юу, мэрэгчлгүй хүнийг авчиж энэс хамаарал өөр дүгнэлт гаргав. Тийм учраас бол миний ойлгох зүйл бол юу гэхээр энэ логикийн энэ зүйл бол юу гэхээр цаашдаа шинжлэх ухаан ямар төвшин төрсөн энэ замаар л явна. Энэ замаар л явна. Зүгээр тухайн үед бол юу гэхээр тэр шинжлэх ухааны тань мэдэх юм уу, хүмүүний тань мэдэх юм тэр гэгэрлийн хэмжээгээс болоод ч юм уу тийм ээ. Тэр үед бол юу гэхээр шийдэгдэж чадахгүй юм байж магадгүй, үнэн удаан тогтоогдохгүй юм байж магадгүй. Гэхдээ тэдэн хувийн магадлалтай гэж байж. Тэгээд цаашаа явахдаа саяны бидний энэ логикийн замаар л оюун дүгнэлтийн замаар л цаашдаа хүрэх юм гэж би ойлгодог. За эрхэм өндөд үзэгчдээ буддизм ба шинжлэх ухааны нэвтрүүлэг Монголын Бурхны шний төв гандан нэгшлэн хийд шинжлэх ухааны академи Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран бүтээдэг. Өнөөдрийн өрнийн философт логик, буддийн гүн ухаандах шалгадаг ухаан, нотлохын ухаан талаар оролцсон шинжлэх ухааны академийн философи хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн Төмөр Очир багш Монголын Бурхан шний төв гандан нэгшлэн хийдийн гавж Ням Самбуулам нартаа баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзцаая. Нэвтрүүлгийн хамтрагч Өв соёлын голомт төсөл